За 7 дугаар сард одоо энэ оны 7 дугаар сард манай дүү ажиллаа хийж байхдаа ажлын байран дээр гинцээ. За 300 одоо тухайн үед бол одоо яг ингээд одоо ингээд нөхцөлийг найхаар одоо яг аюулгүй байдал хангах нөхцөл бүрдээг байсан байх гэж бодож байгаа. Тэр үед бол 380 вольт цохиулаад зүүн гар нь одоо гарынх нь одоо саруу одоо гарын буулга гэсэн бол бүрэн түлэгцэн. За альтрын 5 хүнд харуулдаг зураг бол шархаараа эдгрээд одоо хүрэн 5 тогтцсон байгаа. Улаан ягаан 5 тогтцсон байгаа зураг байхгүй юу? Анх одоо түлэгцэн байдал бол үнэхээр хэцүү байдалтай байсан юм аа. За тэгээ тэр үед болохоор одоо тухайн байгууллага нь өөрсдөө одоо юу гэдэг нь үйлдвэрлэлийн одоо ослоо шүү дээ. Тэр чинь тийнийг нь тодорхойлохгүйгээр дүүд маань 10 хоногийн одоо акт өгөөд тэгээд тэр 10 хоногийнх нь одоо ажилтны цалингийн хасаад явуулсан. Ийм нөхцөл байдал бас болсон. Энэ бол би бол бидний зүгээс бид хардах хэрэгтэй. Бидний зүгээс болохоор юу гэж харж байгаа гэхээр осол олонгууд нуун дарагдуулах нөхцөл байдал үүссэн гэдэг одоо үндслээр хардж байгаа тэр газрыг. Одоогоор үйлдвэрлэлийн осол гэж дүгнээд байгаа. Тэгээд албан байгууллагаас аг гэрийнхэнтэй харьцаж байгаа асуудал байна уу? Аг гэрийнхэнтэй албан байгууллагаас аг гэрийнхэнтэй харьцаж байгаа. Гэхдээ би одоо энийг ямар ослыг мэрэгжлийн одоо газрын дүгнэлт гаргаж учраас би одоо хийх боломжгүй. Осногоос өөрсдөө ямар тайлбар хэлсэн бэ? За тэднээс бол бид нар ямар ч тайлбар авах байгаа шүү дээ. За бидний энд ирээд мэдээлэл өгсөн шалтгаан маань бодит тийм үнэн мэдээлүүд одоо эхнээсээ цацдахгүй хагаад харамсаад энэ мэдээллийг залруулах зорилгоор энд зорж ирсэн байгаа. За одоогийн байдлаар НТВ-ээс болон Цахиур цэгийн сайтууд дээр яг энэ ослын талаар мэдээлэлүүд гарсан байгаа. Нэг НТВ-ээс болохоор мэдээлэл бэлтгэж цацсан. Цахиур цэгийн сайтахаараа тухайн одоо Орос улс нийтийн аж ахуйн удирдах газрын тодорхой албан шалтгаантай ярилцлага хийсэн байгаа. За эдгээр одоо явсан тэр одоо ярилцлага бол нэвтрүүлэг одоо юу гэх юм мэдэн дээр агуулга нь бол төдийлөн тийм зөв биш. Бодит байдлаас зурсан байгаа учраас бид ингээд зорж ирээд мэдээлэл хүргэж байгаамаа. Та бүхэн одоо шилжүүлээд юу басан учраас амиа алдсан гэж аг гэрийнхэн зүгээс үзэж байгаа ямар хардлага байгаа юм бэ? За юу хүсэж байгаа? За ийм байгаа шүү дээ. Одоо хэрэг яг нөгөө бүртгэлийн шатндаа явж байгаа. Тэгээ мэржлийн ялтын газрууд болон бусад одоо шүүх цагдаагийн одоо юмнууд бэлэн гарааг байгаа байхгүй юу? Тодорхойлолтын дээр гараагүй. Тийм байгаа тохиол бид нар энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжтой. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй юм уу? Яг тухайн үед яасан юм бэ? За энэ бол нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байх нөхцөлтэй байх боломжтой. Гэхдээ би энэ дээр бол нөгөө яг дүгнэлт гараагүй байгаа тохиол бид өөрсдөө дур мэдээ одоо энэ дээр бол дүгнэлт гаргаж хэлэхгүй гэсэн үг. Осногт ямар ажил хийдэг байсан юм бэ? Дүүнэрийнхэн. За би тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгмөр байна. Тэгээ яг юуны талаар мэдээлэл. За бид нар бас өөрөөсөө босон ослыг одоо үнэн бодтоор мэдээлээсээ те одоо өөд босон ус чинь бас ингээд бас эрэхтэй штэ хүний эрх гэж байна штэ. Би өөд болоод өнөөдөр энд орчинд байхгүй байгаа ч гэсэн те энэ хүмүүсийг бас битгий буруу зүрх ойлголт өгөөсэй нийгэмд одоо шин за НТВ мэдээг би жишээ олгоод яриа л да. 2 хүн явж байгаа шороороо ингээд уцсан нөхөр ороод ингээд өөрсдөө өөд болсон юм шиг ойлгохдоор нийгэмд ойлгохтой мэдээд. Гэхдээ яг бодит байдал бол тийм биш байгаа гэдгийг бид энд одоо мэдээлэхээр хэлэхээр ирчээд байна.